Ер нь одоо яг үннийг хэлэхэд бол одоо сургууль зориулсан судалгаан дээр хүртэл харахад бол хүүхд төсвийн одоо дунд одоо өөрийгөө гэмтэх зан үйл за одоо тэр эрсдэл бол маш их өндөр байна гэсэн тоо байгаад байдаг. Гэтэл өнөөдөр хаана хандхаа мэдэхгүй, яаж одоо тусламж авахаа мэдэхгүй, хинт одоо энэ асуудлаа хандхаа мэдэхгүй байгаа байдал бол хамгийн их хувийг бол эзлээд байна. 2013 онд 10,000 хүн амд хийсэн одоо том сэтгцэн эрүүл мэндийн тархалтын судалгаа байдаг. За энэ одоо тоо мэдээгээр бол 4 хүн тутмын нэг нь бол ямар нэгэн одоо сэтгцэн одоо эрүүл мэндийн асуудал эмгэгт нэрвэгтний одоо өртөж байна гэсэн юм тооцоо судалгаа байдаг. Гэтэл одоо өнөөдөр манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээ, за цагдаагийн ерөнхий газрын одоо мэдээгээр бол одоо амиа хорлож нас орсон тохиолдлын тоо бол жил бүр одоо доктортой ер нь өндөр байна. За ер нь одоо бууралт бол ажиглагдахгүй байгаа юм. Тэгэхээр энэ нь болохоор дэлхийн одоо улс орнуудын одоо 100,000 хүн амд амиа хорлож нас барсан тохиолдлын одоо дундаж үзүүлэлтээс бид нар ойролцоогоор ер нь 2 дахин их байна гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр яг энэ одоо Монгол улсад амиа хорлож нас барсан хүмүүсийн нас одоо хүүсийн байдлыг аваад үзэхэд бол 15-аас одоо 34 насны хүмүүс хамгийн их одоо энэ одоо байдалд өртөж гин гэж одоо үзүүлэлт гаргаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар айгүй анхаарахгүй бол болохгүй байна. Мэдээж хэрэг одоо энд нөгөө дандаа залуу хүүхэд өсвөр үеийн те одоо шилжилтийн насны одоо хүүхдүүд мөн одоо залуу үеийнхэн байна те эдгээр маань одоо яагаад одоо энэ байдалд өртөж байна гэхээр одоо стресс бухимдал за ажил амьдралын гараа эхэлж гэн хөдөлмөр эрхлэлт байна гэр бүл болж гэн хайр дурлал явагдаж гэн гэд маш олон хүчин зүйлүүдийн одоо нөлөөндөр одоо сургалтын амжилт ч гэдэг юм уу те энэ олон нөлөөнүүд бол одоо энэ залуучуудын одоо амиа орлох байдалд нөлөөлж байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо сургуулиудад одоо сэтгэл зүйч нар бас зөвлөгөө өгч бол ажиллаж байна. За гисэн эдээч нөгөө одоо нэг сургуульд байгаа одоо 3,500-аас 4,000 одоо сурагчдад нэг сэтгэл зүйч одоо оногдож байгаа учраас бас хангалттай сайн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ бас хүрэлцэхгүй байгаа явдал байгаа юм. Ер нь одоо яг үннийг хэлэхэд бол одоо сургууль зориулсан судалгаан дээр хүртэл харахад бол хүүхд төсвийн одоо дунд одоо өөрийгөө гэмтэх зан үйл за одоо тэр эрсдэл бол маш их өндөр байна гэсэн тоо байгаад байдаг. Гэтэл өнөөдөр хаана хандхаа мэдэхгүй, яаж одоо тусламж авахаа мэдгүй хинт одоо энэ асуудлаа хандхаа мэдгүй байгаа байдал бол хамгийн их хувийг бол эзлээд байна. За зөвхөн одоо нөгөө үеийнгийн дээрлэлтээс гадна харилцааны асуудлууд байна. Харилцааны асуудлууд гэр бүлийн одоо тий уур амьсгал гэр бүлийн харилцааны зөрчлүүд хүчирхийлэлтэй гээд архиталт мансуурлын асуудлууд гэдэг маш олон хүчин зүйлүүдийг бол ярьж байна. Гисэн эдээч эдгээр хүчин зүйл нь одоо яг амиа оролтонд нөлөөлж байна гэсэн судалгаа мэдээ тоо баримт бол маш цөөхөн байна. Одоо чинь өнөөдөр бол ингээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол одоо энэ мэдээг одоо энэ чиглэлийн мэдээллүүдийг нэгтгэж бол одоо бид нэр эрүүл мэндийн яамдаа бол явуулдаг. Гэхдээ бол энэ одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш. Энэ бол одоо боловсролын байгууллага, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, за хууль зүйн дотоод хэргийн яам, тэр ихтгэл барилга хот төлөлтийн яам тий мөн одоо бусад одоо маш олон байгууллагуудын хамтарж иж бид нар тий төрийн бас байгууллагууд хамтарж иж энэ урьдчилан сэргийлтийг бид нар үр дүнтэй бууруулах юм байл. Бид нар бас энэ Япон улсын амиа оролтоос урьдчилан сэргийлэх одоо сайн туршлагуудыг бол харж байна. За энэ туршлагуудыг харахад бол энэ ерөнхий сайдынхаа одоо доор энэ амиа оролтоос урьдчилан сэргийлэх одоо агентлаг тэр нөгөө сан байж иж энэ нөгөө одоо засаг цагааны түвшин бүр дээр сэргийлэх нөгөө нэгжүүд байж энэ үр дүнтэй буурдгийг бас харсан. Амиа оролтоос урьдчилан сэргийлэх хууль эрхцэн орчин бас байх хэрэгтэй юм билээ. Тэгээ энэ бол бас яг манай одоо улсын одоо хуулинд бол одоохондоо тусгагдаагүй байгаа.